бид нар Siri гэж дууддаг шиг дуудах уу те эсвэл Gemini гэх үү. Маш олон жил Siri хамгийн ухаалаг хиймэл оюунд туслах байсан бол одоо хамгийн баг тэнэгэнтэй. Apple-тэй холбоотой үргэлжлүүлээд нэг ярих зүйл Creator Studio. Сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. Технологийн салбарт өнгөрсөн 7 хоногт болсон хамгийн сонирхолтой чухал мэдээллүүдийг багцлахаар Amka бит хоёр бэлэн болсон байна. Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Хамгийн ихний мэдээлэл. Маш том шилжилт хиймэл оюун болон технологийн салбарт боллоо. Технологийн хоёр гигант компани шинэ хамтрал эхэллээ. Энэ бол Apple болон Google-ийн хамтрал. Apple-ийн Siri-г илүү ухаалаг, илүү хүчирхэг болгохын тулд Gemini-г ашиглахаар болсон байна. Тэглээ. Wait, Siri, when's Mom's flight landing? Oh, where are we eating after? How do I share Маш a удаан password? хугацааны туршид ер нь шуугдж байсан шуум одоо албан ёсоор баталгаажиж за Apple компани өөрсдөө хэмэл оюуны өрсөлдөөнд хүч үзэх хамтрагчаараа Google-ыг албан ёсоор ингээд сонгосноо бол зарласан байна тийм. Чинь мэдээллийг хараад ер нь юу гэж хүлээж байгаа. Гэтэ ер нь л угаасаа ойлгомжтой лсэн дөө. Тийм ихнээсээ ChatGPT-г бол нэг сонгох шалтгаан бол байгаагүй гэж бодоод байна. Тэгэхээр угаасаа ганц сонголт нь Gemini л байсан. Тэгээд Gemini-ийг сонголоо. Хэд хэдэн компаниуд яригдчихсэн тий. За Anthropic яригдчихсэн. За мэдээж ChatGPT Siri 2 бол аль дээр интеграц хийсэн байгаа тий. Siri-гийн хариулж чаддгүй асуултуудад бол ChatGPT хариулах үүрэгтэй. Одоо нөгөө талаасаа яагаад Gemini-г болон Google-ыг сонгож байна гэдэг асуулт гарч ирж байгаа. Мэдээж Google компанийн хувьд бол одоогийн байдлаар хамгийн бат бөх суурийг бий болгоцсон хиймэл оюуны компани гэж бол нэрлэгдэж байгаа тий. За ганцхан Gemini биш. За Google-ийн өөрсдийнх нь бас чип байна тий. Өөрсдийнхөө Tensor chip-ийнхаа тусламжтайгаар бас хиймэл оюуныг илүү үр ашигтайгаар ажиллуулж чадж байна. За зөвхөн одоо нэг стартапуудтай нэг салбарт өрсөлдөхөөс илүүтэйгээр зөвхөн загварын моделийн чанараараа өрсөлдөхөөс илүүтэйгээр зураг үүсгэж чадж байна. Видео бичлэг байна тий. За сүүлийн үед бас нөгөө World модель гэж нэрлэгддэг болсон байгаа тий. Эдгээрээс гадна агентийн систем гэх мэтчлэн Google-ийн давуу талуудыг дурдвал бид нар маш олон зүйлсүүдийг ярьж болно. Гэхдээ эхлээд Android үйлдвэрлэлийн систем дээр байгаа Gemini-ийн талаар ярих хэрэгтэй болов гэж бодож байна л да тий. Бид нар ChatGPT-г мэдж байгаа. ChatGPT-г бол chatbot гэх хэлбэрээр нь хүмүүс бол ашиглаж байгаа. Гэхдээ ChatGPT-гийн Gemini-аас нэг ялгаатай зүйл нь яг юм Android үйлдвэрлэлийн систем буюу үйлдвэрлэлийн систем дээр яг ингэж дефолт байдлаар орж ирэх. Интеграц хийж чаддгүй тийм. Орж ирэх ба. Харин Google компанийнхаа өөрсдөндийнхөө одоо Android үйлдвэрлэлийн системийн давуу талыг ашиглаад за 2 жилийн өмнөөс яг үйлдвэрлэлийн систем дээр дефолт байдлаар хиймэл оюуныг оруулж ирсэн. Энэ бол Gemini байгаа тий. Давуу тал нь яг юу вэ? Gemini ухаалаг гаргацсан дээр нь яаж ажиллаж? Хамгийн том давуу тал нь бол мэдээж маш хурдан ажилладаг. Тэр дундаа маш сайн ажиллаж чаддаг. Тэр байдлаар бол дефолт байдлаар орж ирсэн яг энэ хиймэл оюунууд бол хамгийн том давуу тал юм уу? Хамгийн одоо гоё функц нь юу вэ? Чиний одоо би одоо байнга л ярьдаг. Төчөг тавтаад байдаг. Circle to search л энэ да. Өдрөө л ашигладаг. Хамгийн олон давтамжтай ашигласан хамгийн хэрэгцээтэй яг хиймэл оюунд суурилсан үйлдэл нь юм уу? Нөгөө талаасаа Siri-д юу болох вэ гэдэг асуулт гарч ирж байна тий. Бид нар Siri гэж дууддаг шиг дуудах уу тий эсвэл Gemini гэх үү гэж бас хүмүүсийн толгойд буужиж магадгүй. Яг одоогийн байдлаар бол миний бодлоор бол Siri хэвэндээ байх бах яг дуудаг командын хувьд. Гэхдээ бид нар Siri гэж дуудаж байгаа тохиолдолд ард нь бол Gemini ажилдаг байх нэ цаашдаа. Apple болон Google компани албан ёсны мэдээлэлд ер нь юу гэж дурдсан бэ гэхээр Gemini хиймэл оюуны загварыг Apple-ийн Foundation модель буюу суур хиймэл оюуны загварыг хөгжүүлэхэд ашиглана. За үүнээсээ гадна Google-ийн үлэн технологийн систем буюу Google Cloud-ыг бас Apple-ийн суур моделийг сурахад бол ашиглах юм байна. За Siri-д ер нь юу болох вэ гэдэг хэд хэдэн прогноз хэдүүлээ бодож үзье л да. За Siri Apple компани 2010 онд худалдаж авч ирсэн байна. За 2010 онд худалдаж авахдаа ер нь бол нэг 200 сая орчим доллараар худалдаж авч ирсэн. Үүнээс нэг жилийн дараа iPhone-д бол Siri-г нэвтрүүлсэн. Хамгийн анхны хиймэл оюунд туслагт ухаалаг гаргацсан дээр хиймэл оюунд туслах бол нэвтэрж орж ирсэн тий. Буюу одоогоос 15 жилийн өмнө
Уг нь бол Apple бүр L дээр урд нь алхажсэн байгаа байхгүй. За тухайн үеийн нэг Steve Jobs-ийн ярилцлага байдیں۔ Тэр ярилцлаган дээр Steve Jobs юу гэж ярьж байсан бэ гэхээр сэтгүүлч нь танах Siri-г худалдаж авсан. За Siri бол ингээд health system суурилсан стартап аа гэж асуудаг байхгүй. Та нар юу нь ягаад ийм health system-д ингэж орж ирж байгаа юм бэ? Та нар Google-тэй өрсөлдөх гээд байгаа юм уу гэдэг зүйлийг асуудаг. Steve Jobs тухайн үед юу гэж хариулж байсан бэ гэхээр Siri бол health system-ийн компани биш ээ. Энэ бол AI. Энэ бол химэл оюуны компани. Тийм учраас бид нэг химэл оюуны салбарт хөл тавьж орж ирж байгаа. Энэ бол дараагийн маш том зүйл байх болно гэдэг мессежийг өгдөг байхгүй юу тухай. Маш олон жил Siri хамгийн ухаалаг химэл оюунд туслах байсан бол одоо хамгийн баг тэнэг нь тий. Одоо эндээс бид нар юг харж болох вэ гэхээр Apple компани, Google компани химэл оюуны салбар дээр баримталсан хоёр өөр ялгаатай стратегийг харж байна. За Google-ийн хувьд ч бас яг 2014 онд Google-ийн DeepMind гэдэг лабораторийг өөрсөндөө нэгтгээд химэл оюуны салбарт бас албан ёсоор хөл тавьж эхэлсэн. Google-ийн хувьд хоёр химэл оюуны багт байсан. За нэг нь DeepMind. DeepMind-ийн стартапын хувьд ялгаатай зүйл нь юу байсан бэ гэхээр Apple-ийн одоо охин компани ч гэсэн Их Британд өөрсдөө тусдаа үйл ажиллагаагаа явуулдаг. Зөвхөн одоо шинжлэх ухаанд суурилсан судалгаанууд дээр илүү төвлөрдөг. За Apple-ийн өөр нэг нөгөө баг нь юу байсан бэ гэхээр Google AI гэдэг нэртэй баг байсан. За тэр нь бол яг Google-ийн өөрсдийнх нь бүтээгдэхүүнүүдэд зориулсан одоо химэл оюунууд дээр суурилдаг байсан гэх юм уу. За LLM-ийн одоо тэр Attention is all you need гэдэг пейперийг чинь бичсэн баг нь бас тэр баг. За энэ баг бол ер нь яг Google-ийн үндсэн химэл оюуныг бол ингээд ашигладаг байсан. Тэгээд ChatGPT гарснаас хойш хэд хэдэн фейлсэн шалтгаануудынх нь нэг нь тэр Google AI баг бас төдийлөн сайн ажиллаж чадахгүй байсан. Тэгээд энэ хоёр бага хоёулангийн нэгтгээд одоо тэр Demis Hassabis гэдэг нөхрийн удирдлаганд оруулаад тэрнээс хойш ер нь бол одоогийн бидний мэдж байгаа Gemini-ийн замнал бол эхэлсэн байгаа. Тэгээд Google компани ер нь илүү шинжлэх ухаан судалгаа тал руугаа илүү төвлөрөөд байсан гэсэн. Google, Apple-ийн хувьд болохоор илүү одоо арай өөр одоо нэг юм түүлүүд дээр ч юм уу эсвэл илүү жоохон өөрсдийнхөө экосистем дээр нэг юм жижигхэн юмнууд л нэг жижигхэн функцүүдээр нэг химэл оюуныг оруулж ирэх. Суйрлуу нь бол ороод чадаагүй юм шүү дээ. Тий, суйрлуу нь бол ерөнхийдөө төдийлнэх анхаардаг байсан. За бид нар энэ дээрээс Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook-ийн одоо алсын арга химэл оюуны алсын аргыг ойлгож байна. За Tim Cook өөрөө нэг ярилцлаган дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр заавчлаараа ихтгэл дээр юу гэж хэлсэн бэ гэхээр химэл оюун бол мэдээж айгүй чухал технологи. За гэхдээ энэ одоо Apple-ийн бүтээгдэхүүнүүд хамгийн хүчрхэг химэл оюуны загваруудыг нэгтгэсэн team систем байна. Apple-ийн төхөөрөмжүүд дээр дэлхийн хамгийн хүчрхэг химэл оюунууд хамгийн үр өгөөжтэй ажилдаг байдлаар бид нар team экосистемийг бүрдүүлэхийг хүсэж байгаа. Бид нар нөгөө зөвхөн нэг юм химэл оюуныг одоо ажилуулах гэх нь бол нэг амар тийм чухал биш гэдэг нэг тийм яриа байдаг. Эндээс тэгэхээр бид нар юуг ойлгож болох вэ гэхээр за Siri мэдээж өөрсдийнх нь Apple-ийн foundation модель. За ChatGPT одоо Gemini орж ирж байна. За магадгүй Cloud орж ирэх баг. За үүний дараа хятадын аль нэг химэл оюун хөгжүүлэх компанида хамтрахаас өөр арга байхгүй. Одоо энэ ChatGPT, Gemini-г мэдээж хятадд бол зөвшөөрөхгүй ашиглахыг. Тэгэхээр Apple өөрсдийнхөө химэл оюуны функцүүдийг хятадд нэвтрүүлэхийг хүсчихвэл хятад компанитай ахиад амдар. Тэгэхээр ингээд дэлхийн одоо нэг топ тэргүүлэх загварууд одоо ингээд нэгдэж эхэлж байгааз. Тий. Одоо энэ дээрээс айгүй сонирхолтой зүйлсүүд гарч ирж байгаа юм л да. Нөгөө талаасаа энэ Apple компани шинэ бүтлгүүтлөө гэдэг нэг асуулт гарч ирж байгаа. Apple маш олон бүтлгүү төслүүдийг сүүлийн жилүүдэд бид нар гаргасныг мэдж байгаа. Автомашины төслөө зогсоосон. За нөгөө талаасаа Apple Vision Pro бас бүтлгүү төслүүдийн нэгээр бол нэрлэгдэж байна тий. Химэл оюуны салбар дахиад бууж өгөөд ингээд бүтлгүүтчихэж байгаа юм шүү гэдэг асуулт гарч ирж байгаа юм л да. Гэхдээ саяны стратеги арай өөр зам баримтлаад байна. Гэхдээ бид нар нэг зүйлийг ахаад сайн ойлгох хэрэгтэй. Өмнө нь ухаалаг гар утас, ухаалаг төхөөрөмжүүдэд одоо хүчирхэг процессор, шилдэг камер, тэгээ илүү сайн үзүүлэлт гэдэг зүйлүүд илүү чухал байсан бол за энэ удаад химэл оюун орж ирснээр эдгээр зүйлсүүд биш, доторх зүйлсүүд нь, доторх функцүүд нь дотор нь үр ашигтай ажиллах тий. Одоо химэл оюуны тусламжтайгаар ер нь юу хийж болох нь вэ? Тийм л зүйлсүүд нь илүү чухал болчиход байна. Тэгээд хоёр гигантын маш том хамтрал байлаа тий. Гэхдээ энэ Apple-ийн сонгож яваад байгаа зам нь яг зөв зам болов уу та гэж бодож байна. Энийг бид нар яг одоо мэдэх боломжгүй. Яагаад вэ гэхээр
Apple-ийн хувьцааны ханшийг харуул бүх цаг үеийн дээд ханшууд эвдсэрлэгөө 2025 онд бол хэд удаа эвдсэн. Одоо хэдийгээр зах зээлийн үнэлгээгээр Google-ийнхаа ард бичигдэж байгаа ч гэсэн Apple-ийн орлого нэг улиралд $100 тэрбум давчихсан ба. Бүр ингээд асар их хэмжээний мөнгийг бол одоо болтол олсоор л 3 тэрбум дахь iPhone-а зарсан. За iPhone 17-гийн борлуулалт мөн адил баах маш олон рекордуудыг эвдлээ. За эдгээрээс гадна илүү үнэтэй iPhone-уудыг хүмүүс жил болгон сонгодог болсон. За бид ихэвчлэн хүмүүс одоо нэг 5-6 жилийн өмнө энгийн стандарт загваруудыг сонгодог байсан бол одоо Pro Max загваруудыг илүү сонирхох болсон. Энэ нь одоо жишээ нь нөгөө санхүүгийн систем илүү хэлбэр болсонтой ч бас холбоотой байх. Илүү том болоод. За нөгөө талаас Apple-ийн сервисүүдийг бид нар мартаж болохгүй. Apple-ийн төлбөртэй үйлчилгээнүүд жилдээ бас $100 тэрбум орлого олдог бизнес болчихсон байна. Одоо Apple Music, Apple TV Plus гэдэг ч юм уу маш том байгаа. Улам томроод байгаа. Гэхдээ одоогийн Apple-ийн гаргаж байгаа шийдвэрүүд дараагийн 10 жилүүдийн шийдвэрүүдийг дараагийн 10 жилийнх нь өнгийг нь тодорхойлно гэсэн. Одоо бид нар энэ ашигтай ажиллаж байгаа бизнесүүдийг нь бүгднийг нь бодоод үзэнгүүт л одоо жишээ нь Mac-ууд байна те энэ одоо iPhone байна те одоо бусад энэ үйлчилгээнүүдийн бодвол их нь 10-аас дээш настай одоо болцсон. 10-аас дээш настай болж асар их хэмжээний ашиг олдог болчихсон. Тэгээ одоо тэгтээ гаргаж байгаа шийдвэрүүд нь 10-аас 15 жилийн дараа Apple үнэхээр тухайн үед зөв шийдвэр гаргаад зөв замаар явсан уу? Эсвэл Nokia-гийн араас орох уу гэдэг л зүйлсүүд гарч ирнэ л гэсэн үг л гэж бодож байгаа. Apple-тай холбоотой үргэлжлүүлээд нэг ярих зүйл Creator Studio. Энэ юу байсан бэ? Одоо товчхондоо бол Apple яг Adobe өрсөлдөхөд энэ бол гэж дүгнэж байна. Creative Studio дотор юу багтж байгаа? Одоо Apple-ын гаргадаг Creative software-ууд буюу Final Cut Pro байгаа, Pixelmator байгаа. Тэгээд Logic Pro гээд бичлэг, дуу болон зураг эдитэлдэг ийм гурван софтвер болон Keynote, Numbers гээд бас дефолтоор байдаг софтверууд дээр нь нэмэлт офисын програмууд дээр нь нэмэлт хэмэл оюун дээр суурилсан нэмэлт үйлдэлүүд орж ирж байгаа. Эдрийг ингээ багц олгоод тэгээ анх удаа ингээ багцаар нь зарж явах шиг сарын $13. $12.99 зарж байгаа юм бэл. Оюутнуудад болохоор маш сайн гайхалтай мэдээ байгаа. Оюутнууд ердөө сарын $2.99 буюу $3 төлөөд за Apple-ийн энэ 6 бүтээгдэхүүнүүдийг мэрэгжлийн түвшний 6 бүтээгдэхүүнүүдийг ердөө $3 Apple Music-аас ч илүү юмдах тийм ашиглах боломж ингээд бүрдэж байгаа юм байна. Тэгээд шинээр юу авч байгаа бол MacBook болон өөр Apple-ийн төхөөрөмж авч байгаа бол бас 3 сарын үнэгүй ирэх юм бэл. Ер нь бол өгдөн шүү дээ. Apple TV эднэр бас саяхан Apple Music эднэрээс бэлгэнд MacBook аваад тэгээд надад бас Apple TV-гийн 3 сарын ирэх ирсэн байгаа. Тэгээд ер нь бол шинэ iPhone-ы шинэ Apple-ийн төхөөрөмжүүд авч байгаа хүмүүс бас энэ боломжуудаа бас маш сайн ашиглаж байгаараа ер нь бол 3 сарын Apple Music ч юм уу Apple TV ч юм уу те ямар нэгэн ирэх бол дагалдаж заримдаа бол arcade ирээд байдаг те. Чиний хүлээлт юу вэ? Ер нь чи бол бас Adobe Creative Cloud-ийн бас үнэн хэрэглэгчтэй те. Урт хугацаанд Creative Cloud-тай өрсөлдөх бүтээгдэхүүн ингэж зах зээл дээр гарч ирж гин гэж ойлгож болох уу? Эсвэл зөвхөн ийм Apple экосистемийн бүтээгдэхүүнүүд үү? Надад бол би яг энд байгаа юу аппликейшнуудыг нь програмуудыг нь ашигладаг болохоор бол нэг хүлээлт бол алга. Гэхдээ явандаа бол энэ Adobe-тай магадгүй Affinity-тай өрсөлдөх хэмжээний нэг юм subscription service болж магадгүй гэсэн бол бодол байна. Гэхдээ тэрэнд бол мэдээж дан яг Apple экосистем дээр яг төгжиж магадгүй гэсэн хүлээлт бол бас байна. Миний бодлол. Тийм бах тий. Одоо бас өөрсдийнх нь тайлбар дээр нь бичснээр одоо хоорондоо ингээд collaborate буюу тий ингээд хоорондоо ингэж харилцсан ажиллах интеграцууд нь бас ингээд орж ирж байгаа гэдэг зүйлсүүдийг бас бичсэн байлээ тий. Тэгэхээр яг Adobe-ийн програмууд одоо яг энэ бүтээл салбарын мэрэгжилтүүдийн хувьд бол хамгийн их сонгодог бүтээгдэхүүн нь яагаад байдаг вэ гэхээр хоорондоо айгуу гоё уялдаа холбоотой тий. Apple-ийн хувьд ч гэсэн мэдээж өөрсдийнхөө экосистем дээр энэ бүтээгдэхүүнүүдийг гаргах учраас энийг бас үнэхээр дараагийн шатанд гаргаад ирчихвэл тий бас хүмүүс ашиглаж магадгүй л маш олон хэрэглэгчтэй болох магадлал маш өндөр. Яагаад вэ гэхээр сүүлийн жилүүдэд бас хүмүүс одоо MacBook Pro-г ашиглаад
Edit хийх ч юм уу тий. Одоо MacBook Pro энэ тэнд авч явж байгаад edit хийх. За эдгээрээс гадна iPad дээр бас ингээд зураг зурах тий. Ийм зүйлсүүд айгүйх улам ихсэж байгаа. Тэгэхээр бас энэ зах зээлээ бас харсан байж магадгүй л гэж бодож байна л да. Тий. Тэгээ Apple-ийн хувьд бол нэг ийм шинэ үйлчилгээ гаргалаа Creative Studio. Тий. Creative Studio. Creator Studio. Creator Studio. Би я Creative Cloud гэж гэдэг. За үүнээс гадна Google Apple-ийн хийж чадахгүй байсан зүйлийг хийж чадлаа буюу яг хувь хэрэглэгчид зориулсан хувийн хиймэл оюуныг танилцууллаа тий. За тэр нь яг яа гэсэн үг вэ? За тэр нь яг яа гэсэн үг вэ? Бид нар Google-ийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг. За Google Photos, Gmail. Тэгээ Google-ийн өөр бусад маш олон бүтээгдэхүүнүүд байгаа. Маш сайн ашиглаж чаддаггүй бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ бүтээгдэхүүнүүд дээр суурилсан хиймэл оюун гэж ойлгож байна. Бидний энэ бүтээгдэхүүнүүд дээр байгаа датануудыг ашиглаад за энэ хиймэл оюун одоо Google календар дээр ч байгаа зүйлсүүдийг ашиглаад чамд төлөвлөгөөг чинь илүү сайн боловсронгуй болгож өгөх юм уу тий. Цагийн хувааруудыг чинь зохицуулах. За магадгүй Google Photos дээр байгаа чи одоо ингээ плей захиалаа гэж бодъё. За ингээ плей захиалаа гэж бодонгод чиний одоо Google-ийн хиймэл оюун Google Photos дээр байгаа зургнуудыг чинь үзээд за Gmail-үүдийг чинь хараад чамаг ер нь юу сонирхтыг тий. За энэ одоо жишээ нь Вьетнам руу аялахаар бол ер нь аль газраар нь явуул зүгээр юм гэдэг ч юм уу. Тим төлөвлөгөө гаргах хэмжээний төвшөнд очно л гэж хэлж байна өөрсдөө. Нөгөө талаасаа Apple болохоор 2 жилийн өмнө Apple Intelligence-ыг зарлахдаа юу гэлж байсан бэ гэхээр энэ бүх датанууд хиймэл оюунтай холбоотой энэ бүх датанууд зөвхөн хувь хэрэглэгчийн л байна. Бас энэ орж ирж байгаа. Зөвхөн тэр хэрэглэгч л тэр датагаа мэддэг. Google болон Apple өөрсдөө ингэж одоо юу ядаггүй, нэвтэрч чаддаггүй. Тэгээ зөвхөн ийм хувь хэрэглэгчдэд зориулсан. За би нэг дөлгөөнөтөө одоо нөө философи цэгмэний дөлгөөн баяртаа одоо хэд удаа ярилцлага хийж яхад нэг ийм гайхалтай санааг бол надад хэлжсэн. Don Norman гэдэг бас алдартай дизайнер байдаг тий. Тэрний яг ухаалаг төхөөрөмж гэж юу гэх юм бэ? Яг ухаалаг төхөөрөмж гэж одоо жишээ нь энэ ухаалаг гар утас тий. Гэхдээ энэ яг ухаалаг төхөөрөмж мөн үү? Чи юу гэж бодож? Don Norman-ийнх нь биш. Бидний хувьд бол ухаалаг төхөөрөмж яагаад гэхээр бид нар хит их одоо энэ технологийн компаниудын маркетинг давцсан байна. Түүнийхээр тодорхойлж байгаагаар ухаалаг төхөөрөмж гэж юу гэлэх вэ гэхээр чамааг өвдсөн үед ч өвдсөнгээ чинь мэдээд ажил руу чинь Gmail явуулдаг. Чөлөө авъя. Найзтайгаа уулзах чадахгүй болоод хоцорчлоо гэж одоо жишээ нь бодонгууд л тэр чинь бас мэддэг ч юм уу календараас чаа. Бол тэндээс хойшлуулах мессеж бичиж болдог ч юм уу. Мэдээж access өгөө зөвшөөрсөн тохиолдлуудад одоо энэ системүүд одоо интеграцид орол тэгж болох л байх л та. Гэх мэтчлэн чамааг хин гэдгийг тодорхойлоод чиний өмнөөс үйлдэл хийх боломжтой тийм системийг ухаалаг төхөөрөмж гэж нэрлэнэ. Тийм ер нь төвшинг тогтооёол гэдэг л зүйлийг л өөрийнхөө номд бичсэн байт юм байна л та. Одоо хиймэл оюуны тусламжтайгаар энэ бодит биелэл болж эхэлж байна. Google хийх гэж оролцсон. Уучлаарай. Apple хийх гэж оролцсон. Apple Siri-г яг ингээ бидний мэдээллээр ингээ хангачихсан. Бидний өмнөөс шийдвэр гаргах боломжтой. Бид нар хувийн асуултаа асуусан ч гэсэн хариулж чаддаг. Apple-ийн одоо бүр инээдтэй нэг зүйл нь реклам дээр бүр ингээ гаргаж ирсэн. Одоо нэг реклам дээр нэг охин байгаа байхгүй. Тэгээ нэг юм найз нэг залууг ингээ харснаа. Би нэг 2-3 7 хоногийн өмнө энэ хүнтэй ингээ чаталж ирсэн юм аа. Би тэгтээ нэрийг мартцсан байна. Siri нэрийг хин гэдэг үлээ надад туслаарай гэдэг байхгүй. Тэгээ одоо тэгтээ тэрийг өөрсдийнхөө YouTube дээрээс устгацсан байхгүй. Тэгсэн чинь шууд нэрийг ингээ хэлээд өгчдөг ч юм уу. Тэ нөгөө чатнуудыг уншаад ч юм уу. Хиймэл оюун ийм төвшин рүү орж ирж байна. Ихтэй Google-ийн санал болгож байгаа бүтээгдэхүүн бол төлбөртэй хэрэглэгч нарт зориулсан тийм. За мэдээж Google ямар нэгэн бүтээгдэхүүн танилцуулсан тохиолдолд ChatGPT хариуг нь барьдаг уламжлалтай байгаа. ChatGPT Translator танилцууллаа. Юу байваа? Яг Google Translate-ийн хуулбар гэх юм чааш төстэй үйлчлэл гаргасан. Тэгээд одоо та хэд дороод харах юм бол бүр яг Google Translate-тэй адилхан үйлдэлтэй. Ингээд хоёр хуваацсан. Нэг талд нь нэг хэл, нөгөө талд нь нэг орчуулсан хэл нэг гардаг. Тийм үйлчлэлээ танилцуулсан баг. Одоогийн мэд эхний ээлжинд бол 50 хэлтэй. Тэр хэлний донд монгол хэл байхгүйсэн. Гэхдээ яг туршаад үзэхэд бол монгол хэлээр ойлгоод орчуулж чадчихлаа. Нөө нэг детект хийдэг энэ буюу те одоо жишээ нь энэ ямар хэл вэ гэдгийг юуг нь бол сонгочоор монгол хэлийг бол таньжиллаа. Ер нь бол
ChatGPT ч өөрөө ч гэсэн ингээд орчуулга хийдэж шүү. Маш олон хүмүүс угаасаа орчуулга дээр л ашиглаж байгаа бах тийм. Тэгээ яагаад ийм заавал орчуулгын тусдаа платформ гаргаж ирж байгаа вэ гэхээр нөгөө нэг химэл оюуны hallucination гэдэг зүйлсүүд төр болоод тий одоо 2025 он гэж бичсэн байл 24 болгодог ч юм уу тий. Одоо энэ үгнүүд дээр айгүй хаалддаг. Миний анзаарснаар энэ жил гэж бичсэн байна шүү дээ тий. Өнөөдөр ч юм уу тий. Эсвэл маргааш ч юм уу. Тэг тиймэрхүү төлөөний үгнүүд дээр айгүй хаалддаг. Одоо жишээ нь өнөөдөр хэдэн гэдгийг бол химэл оюун мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээ нь энэ жил гэж бичсэн байвал өөр он гэж бичсэн ч юм уу тий. Химэл оюуныг ашиглаж байхад бол энэ алдаануудыг маш сайн анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна англи хэлнээс орчуулга хийж байгаа тохиолдолд нөгөө юу гэдэг төлөөний үгэн дээр бас айгүй халдаад байгаа шиг санагддаг. Одоо жишээ нь чи та гэдэг аль нэг дин бас айгүй мэдхэд хэцүү шүү дээ тий. Тийм мэдчлэн. Тэг ингээд хэрглэж үзсэн чи юу нь ямар вэ? Үгүй надаа яг Google Translate-с нэг ялаатай санагддаг. Яг үнэ хэлэхэд интерфейс нь бол яг адилхан. тий бүр яг адилхан. Яг адилхан. ChatGPT-гийн өөрсдийнхөө болохоор блог дээр зураг файл дэмждэг гэж бичсэн байна. Тэгэхдээ одоогийн байдлаар бол зураг дэмжихгүй. Одоо тийм байдлаар тийм юу ч байхгүй. Тэгээд ийм болсон байна. Тэгээд мэдээж дараагийн сэдв рүү орохоос өмнө Instagram-ыг нэг хальт ирээд өнгөрөё л дөө тий. Instagram өөрсдийнхөө алгоритмыг Өөрсдөө тохируулж болдог. Өөрсдөө тохируулж болдог болсон чи туршиж үзүү ер нь ямар хөх шүү. Би яг туршиж үзгээд ороод харсан чи миний алгоритм гайг байхаар тэгээд тэр чигээр нь хэрэгцсэн одоохондоо. Одоо алгоритмоо тохируулна гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Instagram руу ороод тэгээд яг Reels зэсээ сонгоод тэнгууд яг баруун дээд болонд нэг юм 2 зураас зэгтэй юу айкон байгаа. Тэрэн дээр дараад оронгууд одоо яг сүүлийн үед сонирхож байгаа юмнуудыг чинь keyword-оор ингээ гаргаад ирнэ. Тэнгууд одоо харж аваад би яг одоо чинь Apple гэдэг сэдв байлаа гэж бодё. Одоо тэгмэд би Apple сонирхоо болоод Android сонирхмаар байна гэвэл яг тэр Apple гэсэн яг тэр зэсээ хасаад тэгээд Android гэдэг үгийг өөрөө оруулаад тэнгуут одоо алгоритм чи яг ингэнгүүт яг Apple-тай холбоотой Reels ч нөө пост ч нөө тэднийг насаад одоо Google-ийн Reels болон постуудыг гаргаж ирнэ гэсэн үг. Чинийх тэр юу гарч ирж байна? Автомашин гарч ирж байна. Тэр машин гарч ирж илээ, Samsung гарч ирж илээ, дизайн гарч ирж илээ. Тэгээд ер нь нэг сүртэй солиод ахаар юм байхгүй болохоор тэгээд тэр чигээр нэрхсэн. Минийх тэр tech innovation тэгээд хуучны ТV шоунуудын бичлэгнүүдийг айгүйх үзэж байна гэдэг зүйл гарч ирсэн. Тэгээд би бас нөө Friends тэ Америкийн одоо хуучны ТV шоунуудын бас нэлээдгүй big fan. Тэгээд тэдний бичлэгүүд ч гэсэн айгүйх гарч ирдэг. Нөгөө талаасаа бид нар сошиал медиагийн алгоритмын одоо ийм шорон болчихсон зүйлээс л ер нь ангижрах боломж олдож байгаа шүү дээ. Чи хэр баяртай. Нөө энийг чинь мета яг өнгөрсөн жилийн намраас илүү туршаад эхэлчихсэн. Яг тэгээд тэр үед нь бодчихсон. Одоо л нэг яг энэ хүлээснээс яг алгоритмын хүлээснээс гарах нь тэгээд. Ер нь бол хэцүү те. Яг алгоритмын хүлээс бол биднийг scroll гэдэг зүйл бол биднийг улам бүр ингэж донтуулаад яаж тэр аппликейшн дээр биднийг илүү удаан байлгах уу тий энэ хүн яг юу сонирхож чинь тэр зүйл рүү л чиглүүлээд харуулаад бай гэдэг л математикийн тооцоолоор явдаг зүйл учраас биднийг нэг зүйл тэтэрхий хорчих үнэхээр аюултай. Үнэхээр хоригдох аюултай. Тэгээд бас сүүлийн үед айгүйх ажиглагдж байгаа зүйлсүүд нь юу вэ гэхээр зөвхөн хүмүүс өөрсдийнхөө тэр алгоритмын гаргаж өгж байгаа мэдээллүүдэд л итгэдэг нэг тийм хандлага айгүйх ажиглагддаг. Facebook дээр бол бүр үнэхээр мэддэгдэн шүү дээ. Одоо энэ Facebook дээр орж ирээсэ гэж бодож байна ялангуяа тий. Нөгөө талаас нь сошиал медиагийн талаар бас илүү дэлгэрэнгүй ярьсны дараачаар сүүлийн одоо 2-7 хоногийн туршид бас X-тэй холбоотой маш олон шүүмжүүд явж байгаа шүү дээ тий. За Индонез, Малайз улсад ч гэсэн бас X-ийн одоо эмэгтэй болон бага насны хүүхдүүдийн нүцгэн зургуудыг grok ингэж generate хийж гаргаж ирдэг болсноос хойш хориглох шийдвэрийг гаргасан. За хамгийн сүүлд гарсан мэдээлэл болохоор X компани зүгээс өөрсдөө энэ төлөө болиулж ах шиг байна. Одоо энэ нүцгэн зураг ингэж generate хийдэг хэсгийг чи энэ дэр ер нь ямар хуу яаж хүлээж авсан бэ? Ер нь энэ ер нь хэр ёс зүйтэй. Одоо чин ер нь сошиал руу бол хамаагүй зураг оруулж болохгүй л ойлгомжтой болчихлоо шүү дээ. Гэтэ яг Gemini тэгээд ChatGPT ч тийм зургнуудыг уусаа генерат хийхийг бол зөвшөөрдөг шүү дээ. Тэнгүүд X дээр одоо ингээ харангууд энэ content moderation гэдэг зүйл нь хэр муудаг тий. Одоо том үний бичлэгүүд X дээр ямар ч юугүй moderationгүй орж болдог.
өөр юу ч үгүй тий. Тэгээд ингээд харангууд яг тэр байдлаараа одоо Grok яг team зургууд generate хийгээд баг шиг байлээ. Тэгэхээр энэ бол уусаал болохгүй л зүйл л тий. Тийм нөгөө талаасаа бид нар хэрэглэгч нар одоо нэг зүйлийг ойлгох хэрэгтэй тий. Сошиал дээр орж байгаа контент бол яг бидний өмч биш юм байна гэдгийг бол яг энэ кейс бүр ялангуяа маш сайн баталж харууллаа. Энэ дэр зөвхөн тэр хэрэглэгч өөрийнхөө зургийг оруулахаас гадна одоо жишээ нь тэр нас бие төрсэн эмэгтэй хүн өөрийнхөө зургийг оруулад тэгээ чирэн генерейт хийгээд өөрийнх нь зөвшөөрлөлтөөр гарч ирж байл асуудал байхгүй. Нөгөө энэ дэр ямар кейсүүд ажиглагдсан бэ гэхээр өөр хин нэгний бодит зургийг ашиглаад генерейт хийгээд тэр нь болоод исэн тохиолдлууд айгүйх гарсан л та. Тэгээд хин нэг нь таны зургийг ашиглаад тийм л юм уу ямар нэгэн deepfake ашиглаад ийм зүйлсүүд хийх боломжтой учраас сошиал медиад оруулж байгаа контент тэ зураг эдэр дээр бол маш анхааралтай байх ёстой. За ялангуяа өөрийнхөө алгоритмууд дээр ч гэсэн маш сайн анзаарахгүй бол ер нь юун дээр лайк дарж байна гэдэг чинь маш чухал байгаа шүү дээ тий. Гэтэ сүүлийн үед ингээ анзаарангууд X дээр чинь YouTube дээр чинь ялангуяа YouTube дээр бүр AI контент бүр амар эхэлсэн бэл. YouTube-ын shorts дээр. YouTube нэр ийм байсан шүү дээ. Content moderation-ийн хувьд бол ийм жоохон муу байсан шүү. Google авахаас өмнө. Тэгээ Google аваад мэдээж том компани авсан учраас энэ дээр нилээдгүй сайн анхаарал хандуулаад тэгээ content moderation илүү сайжраад энэ одоо том хүний одоо энэ бичлэг гэдэг ч юм уу тэгээ иймэрхүү зүйлсүүд ер нь апплод хийж болохоо болоод тэгээ энэ болгоныг хориглодог болсны дараа илүү олон хэрэглэгчтэй ийм платформ контент бүтээгч рүү чиглэсэн ийм платформ болж хувирсан шүү дээ. Тэгэхээр за нөгөө талаасаа энд бас X-ийн хувьд нэг юм онцлогтой зүйл байгаа ш. X, XAI хоёр чинь нэгдсэн шүү дээ тий. Тэнгуут л одоо X дээр орж байгаа датануудыг XAI-ийн Grok дээр сурахад бол ашиглагдаад байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Facebook дээр орж байгаа бидний дата нар ч гэсэн ламаг сурахад бол ашиглагдаж л байгаа тий. Бидний битүүрийн одоо энэ YouTube руу оруулах тий. Видео бичлэг ч гэсэн Gemini-г сурахад ашиглаж байгаа шүү. Тэгэхээр хэцүү шүү. За мэдээж он гараад 2-7 хоног өнгөрч ийн. За хятадын томоохон шоунууд MW-гаас өмнө бас төдийлөн том загварууд танилцуулагддаг тий автомашины. Гэхдээ ер нь өнгөрсөн 7 хоногт автомашины салбарт юу болоод өнгөрсөн? Яг хоёр юу боллоо. Автошоу, мотошоу, авто үзэсгэлэн боллоо. Эхнийх нь Токиод болсон, нөгөөх нь сая яг одоо болж байгаа Детройтод болж байгаа. Тэгсэн ч гэсэн яг тийм гайхшруулах шин загварууд бол танилцуулсангүй. Нэг шин зүйл байгаа нь юу гэхээр Honda шинэ логого танилцуулсан. Ямар хувь? Honda яг харсан чинь хамгийн анхны Honda-гийн логотой бол нэлийн төстэй хийсэн байлээ. Энэ өнгөрсөн жил танилцуулсан Zero гэдэг концепт машин биш үү? Тэрэн дээр анх яг энэ шинэ логог танилцуулчихсан байхгүй. Тэгээд яг тухайн үед явжсэн шуум нь бол юу вэ гэхээр Honda яг брэндээ хоёр салгаад тэмүүтээ яг цахилгаан болон одоо юу гэдэг ус төрөгчөөр явдаг автомашинуудаа яг тэр шинэ логог ашиглаад тэгээ хуучин логогоо бол уламжлалт буюу дотоод шаталтын хөдөлгөөртэй автомашинуудад ашиглах юм байна гэсэн бол тийм шуум явж ирсэн. Тэгсэн чинь яг энэ өнгөрсөн 7 хоногт гарсан мэдээгээр бол яг бүх автомашин болон бүх компани үйл ажиллагаануудад ашиглах шинэ лого нь тэр байсан мэл. Ер нь нөгөө гаднах хүрээнд байхгүй болсон юм биш үү? Гаднах хүрээнд байхгүй зүгээр ээж өсгөн л нэг арай ийм юу тарпец хэлбэрт болсон гэх юм уу тий. Сүүлийн нэг 2 жилийн хугацаанд миний анзаарж байгаагаар маш олон автомашины брэндүүд л ер нь логогоо сольж ш тий. Тий, Kia сольсон, Nissan сольсон, Toyota сольсон, Lamborghini бас сольсон тий. Аль нь хамгийн гоё вэ? Миний хувьд бол яг алийг гэж хэлэхэд бол хэцүү. Яг тэгвэл бүгдээрээ нэг юм юу болсон? Хавтаа болсон. Зүгээр 2D болсон. Хуучных шиг 3D, 5-гаар юмнууд бол байхгүй болсон. Тэр сүнсэн байхгүй болсон гэх юм уу? Тэгэд хамгийн ойролцоогоор нь Toyota л юм да. Яг тэр 3D байсан ч гэсэн яг тэр хуучин хэлбэрийн хадгалаад тэг 2D болгоцсон. Тэгэхээр Toyota л. За автомашины салбарт бол нэг иймэрхүү зүйлсүүд болоод өнгөрлөө. За эдгээрээс гадна бид нар 2 сард бас хүлээх ёстой, оны ихэнд хүлээх ёстой зүйл бол Galaxy Unpacked хамгийн ихний арга хэмжээ. Өвлийн Unpacked бол тун удахгүй болгож байгаа тийм. S26 танилцуулагдана. Ер нь 26-тай холбоотой шуумнууд гарч эхэлж байна уу? Мэдээж Samsung өөрсдийнх нь Exynos-ийн чиптэй бол гарах юм байлаа. Гэхдээ яг танилцуулагдах өдөр нь бол он сар нь бол нэлээд хойшилж байгаа юм. 2 сарын 25.
гэж ярьжсэн 3 сарын дундуур Бүр ахаад уу? руу хойшилж байгаа. 2 сарын 25 гэдэг чинь угаасаа уламжлалт өдрүүдийгээ бодлох бас нэлээд хойно шүү хойно дээ. байсан шүү Ер нь бол 2 сарын ихээр 1 сарын сүүлээр танилцуулдаг. Тэгжсэн 2 сарын сүүлээр болсноо одоо бол 3 сарын дундуур болж байгаа юм шиг байна лээ. Яагаад тэгж байгаа шалтгаан нь бас сайн мэдэхгүй л байна. Гэтэ яг өнгөрсөн жилээс анзаараад байгаа Samsung 90 л юм хойшлуулдаг болчлаа. Яг Galaxy дээр танилцуулсан Android-ын шинэ хөлбөр бол апдейт нь бол бас нэлээд хойшлсон шүү дээ. Сая өнгөрсөн жил 100 гэж хэлснэ бүр намарлуу болоод тэгснэ 10 сарлуу болоод тэг хойшлж исэн. Тэгээд энэ жил бас яг гар утасныхаа яг танилцуулах арга хэмжээ бас нэлээд хойшлуулж байна. Яагаад гэдэг нь бол шалтгаан нь бол тодорхойгүй л. S26 ээж яах юм? Ээж гарах юм энэ жил. Яг гарч байгаа шумнууд дээр бол уламжлалт 3 буюу энгийн S26, S26 Plus, тэгээд S26 Ultra, S26 Edge бол нэлээд сүүлдэл танилцуулдаг. Үн нэмэгдэж магадгүй гэдэг мэдээлэл яваад байлаа тий. Одоо энэ сүүлийн өдрүүдэд ялангуяа бас зарим нэг мэдээний гарчигнуудыг харсан бол Америк нэгдсэн улсын төвтэй том технологийн компаниудын удирдлагууд Солонгост очсон байгаа гэдэг мэдээлэлүүд их гарч байна л да. Гэхдээ яг баттай эсэх нь бол одоогийн байдлаар эргэлзээтэй. Энэ яг юу болоод байна вэ гэхээр санах хойно чипний хомсдол дахиад орцсон. Одоо нөгөө нэг хиймэл оюун дата төв график картны эрэлттэй холбоотойгоор эрэлт улам нэмэгдээд за одоо энэ Nvidia, AMD дээр өөрсдийнхөө захиалгыг улам нэмэгдүүлээд эхэлсэн чинь санах хойно чип улам хомсдод хэрэгжилсэн. Одоо нөгөө нэг сүүлийн үеийн advanced чипнүүдэд одоо дор хаяж нэг юм 8 санах хойно чип бид нар ордог болсон юм байна л да. Тэгээд тоонууд нь эхэлсэн чинь үйлдвэрлэл нь гүйцэхэ болоод эхэлж гисэн. За санах хойно чип буюу memory chip те. Memory chip-ний их зах зээлийг бол Солонгосын компаниуд эзэлдэг. За Samsung Electronics, SK Hynix те гих мэтчлэн компаниуд бол ер нь энэ зах зээлийн хамгийн том тоглогч нар энэ санах хойно чип хомсдоод үнэн нэмэгдээд мэдээж утсан дээр ашиглаж байгаа. Тэгэхээр iPhone болон Samsung-ийн үн дээр бас нөлөөлж магадгүй гэдэг мэдээлэл бас байна. За ер нь бол үндсэн эд ангийнх нь одоо жишээ нь Samsung-ийн хувьд бол 10-аас 18%-ийн санах хойно чип зардлынх нь эзэлт юм байна л да. Тэгээ одоо энэ 20 болцсон гэсэн. Тэгээ энэ улам нэмэгдээд байвал ер нь бол суур дефолт үн бол нэмэгдэж магадгүй л гэдэг юм байна л да тий. Тэгээд 2026 оныхан санах хойно чипнийх нь борлуулалт дууссан. Тий. SK Hynix-ийн бүр захирал нь хэлсэн байлээ. Одоо борлуулалт дуусчихсан. Тэгээд ер нь бол шинэ үйлдвэрүүд бас барих шаардлагатай. Гэхдээ шинэ үйлдвэр барьсан ч гэсэн маш олон цаг хугацааг зарцуулах учраас үйлдвэрлэл нийлүүлэлтээ ерөөсөө гүйцэж чадахгүй байна гэдэг. Одоо энэ хомсдол ер нь цаашаа юу дагуулах юм бас мэдэхгүй л энэ хитрхи их бас химлойны хөөсрөл давтаад эхэлж гисэн чинь бусад салбар руугаа одоо ингэ нөлөөлж эхэлж график карт хомсдож эхлээд одоо л төгсгөлд нэг юм сонирхолтой мэдээллийг хүргэе. Энэ 2026 онд бол томоохон технологийн компаниуд IPO хийж магадгүй гэдэг мэдээлэл байгаа. За хэрвээ одоо эдийн засгийн нөхцөл байдлаас нөлөөлд юм байна л да IPO хийхэд эдийн засаг тогтвортой байх уу, хөрөнгө оруулагч нар хувьцааг сонирхож байна уу, шинэ IPO гаргахад ер нь хэр тохиромжтой вэ гэдэг. Одоо мэдээж OpenAI IPO хийлээ гэж бодоход чинь нэг их $80 IPO гаргана, 30 тэрбум долларыг одоогийн байдлаар босгоно гэдэг төлөвлөгөөтэй байгаа гэдэг ч юм. Асар их хэмжээний үйл ажиллагаа болох учраас ер нь бол эдийн засаг макро эдийн засгийн үзүүлэлтүүд айгүй чухал байдаг юм байна. За OpenAI, XAI, Anthropic, SpaceX гэдэг одоо энэ том компаниуд хувийн одоо хөрөнгө оруулагч нарын эзэмшилд байгаа шүү дээ. Эдгээр IPO хийвэл одоо химэл оюуны салбараас төрсэн сайтнуудын айран бий болно гэдэг нэг юм сонирхолтой зүйл явж байлаа. Одоо эдгээр компаниуд чинь өөрсдийнхөө ажилчдартаа маш их хувьцаануудыг өгж байгаа шүү дээ. OpenAI-ийн хувьд тэгэхэд нэг $50 тэрбум одоо хувьцааг бол ингээ ажилч нартаа ингээ тараагаад өгсөн байгаа юм байна. Тэгээд эдгээр нь одоо IPO хийгээг байгаа юм чинь мэдээж хөрөнгө оруулалтын дараагийн раунд дээр л зарж болно шүү дээ. Тэгээд мэдээж процессын хувьд бол илүү төвөгтэй байх. Энэ нь IPO хийгдээд нээлттэй компани болчвол зарах боломжууд нь улам бүр нэгдчих учраас ийм технологийн салбараас төрөх шин сайтнуудын айрам бидрийг хүлээж ийн гэдэг гоё мэдээллүүд бас байна шүү. Монголд ч гэсэн бас энэ давлгаа үргэлжлээсэй гэж бол найдаж байна те. Монголд бас хэд хэдэн химэл оюуны технологи хөгжүүлж байгаа компаниуд байгаа. Тэгвэл
мэдээлүүд нь хараахан бас ил биш учраас бас ажилчдаа ямар хэмжээний хувьцаа урамшуул олгодог гэдгийг бол бид нар мэдэхгүй. Мэдвэл та бүхэнд хуваалцах болно. Энэ удаагийн Tech Forum подкастын дугаар үгээр өндөрлөж өгөн үзэгчтэй бидэнтэй хамт байж технологийн сонио ачны талаар сонссонд баярлалаа.